Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бидний үзэх сэдв юу вэ гэхээр massive гэдэг нэртэй сэдв байна. За тэгэхээр хэдүүзээ өөрсдөөс нэг асуултыг асуугаад үзье. Олон тооны өгөгдлийг нэг хувьсгчаар хадгалахыг та нар өмнө хүсэж ирсэн үү? Олон тооны, олон хэмжээний, магадгүй та нар 1000 тоо өгөгдсөн байгаа үед 1000 ширхэг хувьсгч зарлахгүйгээр нэгэн хувьсгч дотор хадгалахыг та нар хүсэж ирсэн үү? За мэдээж энэ асуудал бол өдөр тутмын биднэрт тулгарна тий. Ялангуяа одоо үеийн мэдээллийн эрен үед амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол бид нар бол асар их тэр өгөгдөлтэй ажиллаж байгаа. Тэр бүх өгөгдлийг хэдүүсээ нэг хувьсгч болгонд хадгалаад тавьж мэдээж маш хэцүү шттэ. Амжилт олж чадахгүй тийм ээ. За тэгэхээр бид нар өнөөдөр энэхүү хичээлээр massive гэж юу болохыг мөн C++ хэл дээр хэрхэн ашиглах анхны massive-ийн программыг бичиж сурах болно хэдүүзээ. За тэгэхээр хэдүүзээ хамгийн эхнээсээ эхэлцгээе. За massive гэж юу вэ? За massive нь болохоор ижил өгөгдлийн төрөл. За заавал ижил өгөгдлийн төрөл байх хэрэгтэй байна. За ижил өгөгдлийн төрөл. За утга нь юу вэ гэхээр хэдүүзээ ижил өгөгдлийн төрөлтэй. За тэгээд яг ижил өгөгдлийн төрлийг ижил өгөгдлийн төрөлтэй олон өгөгдлийг нэг доор хадгалахад бол хэдүүсээ massive-ийг ашиглаж байгаа. За тэгэхээр хэдүүсээ энэ ижил өгөгдлийн төрөл гэдэг нь бол хамгийн чухал ойлголт байгаа. Юу вэ гэхээр ижил өгөгдлийн төрөл гэхээр хэдүүсээ int бол int-ийг л massive дотор хадгалах хэрэгтэй байх нь шүү дээ. Энийг юугаар ойлгож болох юм бэ гэвэл хэдүүсээ нэг хайрцагтай гэж бодчих хэдүүсэнд нь. Дүүрэнд нэг ийм хайрцаг байна, ийм хайрцаг байна, ийм хайрцаг байна, ийм хайрцаг байна, ийм хайрцаг байна гэж бодчих хэдүүсээ. Тэгээ энэ хайрцагууд донд зөвхөн нэг л ширхэг зүйлийг хийж болно. Нэг л ширхэг зүйлийг хийж болно. Мөн нэг л төрлийн зүйлийг хийж болно. Одоо эдгээр бүгдээрээ нэг дотор нь чихэр байгаа хайрцаг гэж бодчих ёстой. Тэгвэл энд нэг чихэр, энд нэг чихэр, энд нэг чихэр, энд нэг чихэр, энд нэг чихэр. Тэгэхээр хэдүүсээ чихэрний хайрцагын дотор одоо магадгүй чипс хийж болохгүй байх нь шүү дээ, тий. Зөвхөн чихэрний хайрцаг дотор чихрийг л хийх ёстой. Чихэр гэсэн хаягтай тэр хайрцаг дотор чихрийг л хийх ёстой. Тэрийг ерөнхийдөө бол massive гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэгээд хамгийн чухал зүйлс нь яагаад massive өөрөө үр дүнтэй юм бэ? Яагаад massive өөрөө хурдтай юм бэ гэвэл хэдүүсээ санах ойд дараалж хадгалагддаг учраас. Одоо чинь магадгүй за зүгээр хамгийн энгийн босгоол авчихъя та тий санах хой нэг гэсэн одоо хаягтай санах хойд дээр энэ тоо хадгалагдсан бол 2 гэсэн санах хойд дээр энэ тоо хадгалагдах нь 3 дээр энэ 4 дээр энэ 5 дээр энэ хадгалагдах нь. Тэгээ энэ учраас ерөнхийдөө бас одоо юун дээр бол компьютерийн шинжлэх ухаан дээр юу гэж хэлдэг вэ гэвэл одоо principles of locality гэж хэлдэг. За энэ бол spatial locality гэдэг тэр зүйл нь байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол massive гэдэг нь бол иймэрхүү төрлийн зүйл байх нь байна. За хэдүүсээ зүгээр энийг ерөнхийдөө massive юу гэж төсөөлж бодож болохгүй гэвэл massive бол хайрцгаа гэж төсөөлж болох нь. Ямарваа нэгэн тэр шошготой тийм хайрцаг байх нь шүү дээ. Тэ одоо жишээ нь чихэр гэдэг одоо юу яатсан те наацсан те чихэр гэдэг наацсан хайрцаг дотор хэдүүр чипс авиж хийгээд иж болохгүй шүү дээ. Чихэр гэдэг наасан баахан дараалсан хайрцагуд байгаа юм. Тэгэхээр баахан дараалсан хайрцагуд байхаар чи хэдүүр чихрийг хадгалахад илүү амархан болчихсон шүү дээ. Нэгийг нь онгойлгосоо чихрээ хийзээ. Нэгийг нь онгойлгосоо чихрээ хийзээ. Дараалсуусаа тавиад ерөнхийдөө тэр чихрийг хийж байгаа үйлдэлийг илүү амархан болж байгаа процесс байх нь шүү дээ, тэ. За тэгэхээр C++ хэлэн дээр ерөнхийдөө бол massive яаж бичих хэрэгтэй юм бэ гэхээр хэдүүрээ өгөгдлийн төрлийг нь заавал зарлаж өгөх хэрэгтэй. За жишээ нь int гэдэг өгөгдлийн төрөл тийм ээ. Int гэдэг өгөгдлийн төрлийг нь зарлалаа. За тэрний дараа нэрийг нь өгөх хэрэгтэй. Нэр нь за юу гэж өгдیں۔ За хэдүүсээ box гэж өгч ёстой тийм box гэж өгч юм. За дараа нь хэдүүсээ хамгийн чухал зүйл size-ыг нь өгөх хэрэгтэй. Хэдэн ширхэг хайрцаг та бүгд гаргахыг хүсэж байгаа. Хэдэн ширхэг хайрцагтай байвал одоо таны програм босох юм. За хэдүүсээ энэ жишээгээр авчи хэдүүсээ 5 ширхэг хайрцаг гаргасан тийм. Тэгэхээр дөрвжин хаасан дотор 5 гэж өччих юм. За тэгэхээр ингэж болоо. Ерөнхийдөө C++ хэлэнд ингэж 5 хайрцгийг гаргаж авдаг байх нь шүү дээ. Тухайн одоо int гэдэг өгөгдлийн төрөлтэй тэр өгөгдлийг хадгалах, тэр датаг хадгалах тийм ээ 5 ширхэг хайрцаг гаргаж авдаг байх нь байна.
За тэгээд хамгийн чухал зүйлс нь бас угаасаа хайрцаг тус бүрд бол нэг тоо гэж оруулна гэдгийг бас санах хэрэгтэй. Тэгэхээр нэг хайрцагт бол нэг чихээр бас оруулах нь шүү дээ, тий. За тэгэхээр энэний дараачийн одоо ойлголт нь за ерөөдөө бас хэдүүсээ массив гэдэг зүйлийг ойлгочихж байгаа гэж найдаж байна. За тэнгүүд дараа нь утга хадгалах тийм ээ. Массив дотроо утга хадгалах. За утгыг бас хоёр янзаар хадгалж болно. За нэг нь болохоор хэдүүсээ анханаас шууд утгыг нь өгчөж болно програм дээр. Програм дээр шууд утгыг нь өгчөж болно. Нөгөөх нь бас хэрэглэгчээс авч болно тий. За хамгийн ихтэй хэдүүсээ юу өгөхийг нь харъя. Програм дээр хэдүүсээ зүгээр шууд бичээд өгдөг тэр юуг нь харъя. За хэдүүсээ 90 85 за 5 ширхэг хайрцаг байгаа шүү дээ. Тийм учраас хэдүүсээ 5 өгөгдлийг хадгалчих. За 5-аас багаас өгөгдлийг бол хадгалж болно. 5-аас ихийг бол хадгалж болохгүй шүү дээ, тий. За 92 88 гэдэг. За ийм буржгаар хаалтанд төр хийж юу байдаг байгаа. За тэгэхээр энэ бол анханасаа утгыг нь өгч чинь гэсэн үг шүү дээ, тий. Бид нэр шууд програм дээр бичээд өгч чинь гэсэн. Програм дээр бичиж өгөхөд ингэдэг байна. 5 ширхэг хайрцаг байгаа. Эхний хайрцагт 90 гэдэг тоог хийсэ. Эхний энэ хайрцагт хэдүүсээ 90 гэдэг тоог нь хийсэ. Дараагийн хайрцагт хэдүүсээ 85 гэдэг тоог хийсэ. За тэгэхээр програм бол өөрөө санах ойн дээр ингэж бичээд явах нь шүү дээ, тий. Хэдүүсээ програмыг уншиж явах та. За 78 энэ дээр бол 92 5 дээр бас 88 гэдэг тоог хадгалах нэ. За тэгээд бид нар харж байгаа чинь бүгдээрээ integer буюу бүхэл тоон төрөс байгаа учраас хэдүүрээ шууд хадгалаад бас явчих болж байна. За ерөнхийдөө бол ийм утгатай байгаа. За тэгээд нөгөө хэдүүзээ юуг нь авч үзье те. Нөгөөх нь бол хэдүүзээ хэрэглэгчээс утга авч үзнэ. За хэрэглэгчээс яаж утга авах юм бэ гэвэл хэдүүзээ за 5 ширхэг хайрцаг байгаа тий. Хэдүүзээ анхандаа ингэж зарлчин 5 ширхэг хайрцаг байгаа. Тэгвэл 5 ширхэг хайрцаг дээрээ хэдүүзээ for loop зарлаа. For loop нь тгээс 4-ийн хооронд явах нь. За би яагаад тгээс 4-ийн хооронд явж байгаа гэдгийг нь одоо тайлбарлаж өгнө удахгүй. За 4-ийн хооронд яваад яг бид нөгөө нэг авдагтайгаа адилхан C-ийн гэж яагаад за энийг I гэд нэрлэлчих хэдүүсээ. Энд нэг тгээс 4-ийн хооронд явж байгаа хувьсгчийг. За тэгээд хэдүүсээ C-ийн box I гэд бичгэд босгох нэ. За ингэснээр хэдүүсээ утга болгоно. За хэрэглэгчээс нэгээр нь асуух нь шүү дээ. За та эхний хайрцагт ямар утгыг хийхийг хүсэж байна вэ? Тэнгүүд 90 гэдэг утгыг хийхийг хүсэж байна гэвэл 90 гэдэг юмд нийлээ. Дараачийн хайрцагт ямар утга хийхийг хүсэж байна вэ? Тэнгүүд 85 гэдэг утгыг хийхийг хүсэж байна гэд нэгээр нь өгч явах нь шүү дээ хэрэглэгч өөрөө. За тэгэхээр ийм програм байгаа. За тэгвэл яагаад энэ тгээс 4-ийн хооронд яагаад 1-ээс 5-ийн хооронд явахгүй байгаа юм бэ гэхээр massive гэдэг зүйлсийн индекс гэдэг зүйл нь бас өөрөө тгээс эхэлдэг байна. За би энд бол илүү амархан болгоод 1 2 3 4 5 гэж бичсэн болохоос биш ингэж бол явахгүй. Энэ бол буруу байна. Тэгэхээр энэ бол тэгдэх хайрцаг, энэ бол 1 дахь хайрцаг, энэ бол 2 дахь хайрцаг, энэ бол 3 дахь хайрцаг, энэ бол 4 дахь хайрцаг. Ингэж явах нь. Тэгэхээр энэ бол угаасаа хамгийн чухал нь байх нь шүү дээ, тийм. Хэдүүлээ индекс нь тгээс эхэлнэ гэдэг нь бол чухал байна. За ерөнхийдөө бол массивын ерөнхий санаанууд бол ийм байгаа. За одоо би ерөнхийдөө бол нийтлэг гардаг алдаануудыг нь ярихыг хүсэж байна. За тэгэхээр хүүхдүүдийн нийтлэг ерөн гаргадаг алдаа нь юу гэдэм бэ гэвэл энэ дотор нь хадгалах гэж байгаа тоон энэ өгсөн одоо массивынхаа сайзнаас хитрээд явцдаг бас тохиолдлууд бол байгаа. Одоо чинь би 5 ширхэгээс хайрцгийг би авахыг хүсэж байна гэсэн мөртлөө 6 ширхэг тоог хадгалчвал одоо чинь энэ дэр 60 гэдэг тоог нэмээд хадгалчвал энэ бол програм алдаа гарна гэсэн үг. Яагаад гэвэл хэдүүсээ 5 ширхгийг л хадгална гэд одоо компьютерт хэлсэн шүү дээ. Тэгвэл компьютер өөрөө 5 ширхэг зайгаад тэр санах ойноос хайгаад олчиж байгаа байхгүй. Тэгсэн чи хэдүүсээ 6 дахь юу янгууд компьютер хаанаас хайгаад энийг хадгалах одоо санах ойг олж чадахгүй шүү дээ, тий. Тийм учраас хэдүүсээ ингэж босхгүй байх нь. 5 ширхэг хайрцаг зарласан бол 5 ширхэг тоо юм уу түүнээс бага тоог л өгөх хэрэгтэй.
За тэгээд хамгийн гол анхаарах зүйлс нь массивыг нэг л удаа ингэж зарлцсан бол дахиж одоо юуг нь өөрчлөх бол арга байхгүй. Сайзыг нь өөрчлөх арга байхгүй. Би энэ бокс гэдэг нэртэй 5 ширхэг хайрцаг авахыг хүсэж байна гэж хэлсэн л бол 5 ширхэг хайрцгийг л авах нь. За тэгэхээр ийм хідүүсэнд нь хэцүү жоохон ядаргаатай дуу юмнууд бол байдаг байна шүү дээ. За энэ бүхнийг шийдэх тэр аргыг би дараачийн хичээл дээр зааж өгнө. Тэр аргын нэр нь юу вэ гэвэл Dynamic Array гэдэг нэртэй зүйл байгаа. За Dynamic Massive тийм ээ. Dynamic Array гэдэг нэртэй зүйл байгаа. За энийг зааж өгөх болно. За тэгээд хэдүүлээ Massive гэж юу вэ гэдгийг өнөөдөр үзтээ мөн хэрхэн зарлах болоод яах вэ? Ямар утга санаатай зүйл юм бэ гэдэг тухай үзтээ тийм ээ. Тэгээд Massive бол индекс нь буюу энэ тоонуудынх нь label дээ энэ тоонуудыг нь шашгилж байгаа тоонууд нь бол тгээс ихэрд юм байна. Тэгдэх хайрцаг, нэгдэх хайрцаг, хоёр дахь хайрцаг, гурав дахь хайрцаг, дөрөв дэх хайрцаг гэж явд юм байна. Нэг дэх хайрцаг, хоёр дахь хайрцаг, гурав дахь нэгээс ихэрж явахгүй байна. За энийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Massive гэдэг хичээлийг үзтээ. За тэгээд хичээл таалагдсан байх гэж найдаж байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.